Нэгдүгээр бүлэг 1884-өөс 1910 он. Энэ бол миний хэрхэн хүмүүн болж яаж лам болсон тухай өгүүлэл болоо. Инхээр би төрсөн үеийнхээ орчин өөрийн төрсөн ядуугээр инх амгалан хааны үед Монгол орноо анх ирснээс хойш 5 дахь дэлгэв хотогт болж хэрхэн хувилсан тухайгаа өгүүлсэв. Би өвөг эцгийнхээ нэрийг мэдэхгүй боловч онход овгийн хүмүүн гэдгийг мэдэх бүлгөө. Миний эцгийг төрөх цагт өвөг аав маань 86 нас зоогөлсөн хүн байжээ. Ийм учраас түүнийг ямагт хятадаар Пашилю буюу 80 гэж дууддаг байсан ажээ. Муу юмнаас болгоомжилж харь хэлээр тийхүү хэлдэг байсан байна. Би бээр аавыгаа 67 байхад төржээ. Миний бие Засагт хаан аймгийн Түшээгүн хошууны Баян хошуу хэмээх уулын өмнө орших ойгон нуураар нэрлэгдсэн ойгон баг гэдэг газарт гадаад Монголын өрнөд хэсэгт мэндэлсэн болоо. Засаг ноён маань цогт самбар гэгч хүн байв. Би Бадаргуул төрийн 9-р он буюу Бичин жилийн 10 дугаар сарын 8-нд луу цаг буюу нар мандах үеэр төрсөн юм. Би нэг ихч, нэг ахтай байсан бөгөөд тэд маань намайг төрөх үед 14-10 настай, ээж маань 48 настай байлаа. Манайх ядуу малчин удамтай бөгөөд гэрт аж төрдөг байв. Намайг төрсний дараа жил 20 хонь, 4 өхөр, 2 морьтой болжээ. Манай нутаг тэмээ ховорт бол манайх тэмээгүй. Сарлаг хэлбэг боловч манад байгаагүй. Миний төрсөн жил бэрхжил болж өвлийн зуднаар мал их өгчээ. Энэ хатуу өвлөөс өмнө манайх арай ахиу малтай байсан аж. Аав маань ямагт малаа дагна. Тэрээр 85 тайдаа өвд болсон юм. Намайг төрсөн тэр өвөл манай гэрийн тооноор гэрэл гарч байсан хэмээн олон хүн ярьдагсан. Тийм хачин гэрэл гарч, тийм настай айлд хүү төрсөн өвөл ямар нэг шиттэй юм болж байна хэмээн хүмүүс бодох болжээ. Иймээс намайг Мөсөн тахлын эзэн гэж нэрлсэн бөгөөд миний жинхэнэ нэр бол Жамсрамжав байсан юм. Миний төрсөн газар Нарванчин хэмээх том хийдээс 30 орчим бээр зайтай байлаа. Энэ хүрээнд 2 хутагт байсны нэгийг нь Нарванчин хутагт, нөгөөг Дэлгэв хутагт гэдэг байж л дээ. Хийдэд удаан жасалсан хутагт нь Нарванчин гэгийн, шашны номтой хутагт нь Дэлгэв байжээ. Хоёул миний мэндэлсэн жил насан үүд болжээ. Гэрэл бадраад байхаар нь улс амтан Нарванчин хутагт дахин мэндэлж байна гэж бодох болжээ. Хийдий хүмүүс Нарванчин хутагтаа хаанаас ирж олох вэ? Дэлгэв хутагт хаанаас олдох вэ хэмээн ярилцах болжээ. Дэлгэвгийн 28 настайдаа зуны тэргүүн сард би баржээ. Тэрээр цогт хэмээх уулын агуунуудад ням хийж байсан ажээ. Зарим салбар агуунууд сайтар сутагдаагүй үлдсэн гэдэг. Буцах замдаа тэрээр улаастаа түр саадаж хэд хоногоор арх зоглжээ. Мөн үеэр улаастад гүн бандит гэж алдарсан бас нэг том лам морилж байжээ. Тэр лам миний төрсөн хошууны хүн байсан бүлгөө. Энэ лам хэдийгээр отож нэртэй боловч мөн сархад нилээд залдаг хүн байсан гэдэг. Монгол хүн ганцаараа архитна гэж үгүй. Хятад төвд хүн шиг өрсөлдөн ух дуртай бөгөөд бие биенээ шахасаар бусдыгаа унгаж чадвал бах болгоно. Согтно гэдэг заримдаа санааных. Миний өмнөх хутагт маань Засагт хаан аймгийн дээгүүр нэгэн түшмэлтэй хаяа сархад хүртдэг байж л дээ. Нэгэнтээ тэрхүү түшмэл улаастад морлон хоёул удаан архитаж айлчин согтсон төдийгүй арх барагдаж байх шиг байжээ. Хутагтаж өөрөө арх сайн даадаг хүн байж хэрв зочин хүн эзний архийг шавхаад босоо хിവэр үлдвэл хутагт дийлдэх учиртай тул гүйлгүй ухаантай сүнчин хутагтын нэрийг аварчээ. Тэрээр тостой цасаар доторлсон том ваарыг цааш нааш зөөж усаар дүүргэжээ. Хятадын худалдаачид ийм ваартай гал шиг архийг Монголд тэмээнжингээр авчирдаг байсан билээ. Нэг ваартайг нь 2 хүн өргөхөөс наашгүй тийм хүнд ажгүй. Тэднийг сархад зооглож суух зуур хид хидийг зойрлуу зөөж хийгээд зочныг урьж харуулж гин. Аян замын уртад архинд нэвширсэн ваарнуудаас сархад хүчтэй ханхалж байжээ. Тэггээр нь зочны ард дээр алгадаж алив уух юм зөндөө байна, буцаж сууж ууцгаая гэж гутагт хэлж гин. Санаагаараа цадна гихчээр хичнээн их арх өндөрснөө гүйлгэн бодож дийлхийн даваан дээр цаашууж чадахгүй болтлоо зочин согтож Дэлгэв хутагт нэр бүтэн салжээ. Дэлгэв хутагт бандит ламын хамт 3 хоног архитжээ.
Тэгээд бандит лам хутагтын бараа бологч хяа нарыг дуудаж эзэн чинь явах гэж байна. Битгий яв хэмээнгүй гэжээ. Үүнийг сонсоод хутагдийнхан нин сандарч хутагтад очиж хэлжээ. Учир нь бандит ламын үг нь эзэн чинь өөд болох гэж байна гэсэн утгатай байж. Дэлүү ер хэртгэсэн янзгүй. Бид нар ванчин луга буцнаа. Би 40 хүртэл наслана гэжээ. Нар ванчинд эргэж очсноос хойш нин удалгүй өвдөж нас баржээ. Зөнгөөрөө 40 нас хүрэх биш 40 хоног амьдрах учиртай хүн байжээ. Энэ зур нар ванчин хүрээнээс 30 бэр буюу 3 хоногийн газар миний төрсөн нутагт ойр аж төрдөг байсан бандит лам гэртээ ирсэн байжээ. Хутагтыг өөд болсон өглөө босоод бараа бологчдоо дэлэг хутагт хүрээд ирэв гэж хэлээд мөргөлийн гэртээ заларчээ. Дэлэг хутагтын сүнс бандит ламын нутагт ирэв гэж нар ванчинлуу хэл хөргүүлжээ. Энэ нь миний төрхийн өмнөхөн болсон хэрэг. Шин дэлэг хутагтыг тодруулахаар бусад амьд бурхтад хэл хөргүүлжээ. Зарим нь шоо орхиж зүгийг гаргах зүйтэй гэж байхад зарим нь 108 ирэхээр мэргэлж зарим нь бодол болно. Онгод оруулж чойжин дуудаж ярилцах боловч хэвийн болсон хойноо юу хөөрөлцнөө эс санана. Иймэрхүү маягаар эрлийн чигийг тодорхойлж дэлэг хутагтын өөд босноос хойш удалгүй жирийн бус байдал төрсөн гэж үзсэн 40 орчим хүүхдийн нэрийг нутгийн сүм хийдэд гаргажээ. Заримдаа шинжээч нар зориуд хэрэг болгон хөдлөх боловч гол төлөв ердөөл нэрийг хүлээн авч хариу чимээ тасардаг байв. Нар ванчин хийдий хүмүүс 3 жил орчим нэрийг судалж шодох дарга зэргээр сонгож байжээ. Гэвч тэр цагийн ёсоор шинээр тодрох амьд бурхныг нэрлэх эцсийн шийдийг Бээжин дахь Манжи эзэн хаан гаргах ёстой байсан учраас үлдсэн нэрсийг түүнд өргөн барьсан ажээ. Энэ үед би 2-3 настай байжээ. Би хүндлэн тавьсан хашааны шургааг модыг морь болгон унаж завхан цагаан толгой руугаа буцаж явна гэж наадах дуртай байжээ. Манай гэрийнхэн айлынхаа улсаас цаадуул нь бусад хүнээс үүний учрыг асуух боловч тийм газрыг мэдэх хүн юр гардаггүй байжээ. Гэвч завхан голын ойролцоо тийм нэртэй нэгэн хүндий хятадаас улаастай орох замд байсан ажээ. Намар тэнд айлбон. Энэ хүндий хөндлөшөө 5 бэр бөгөөд 5,000 адуу 10,000 хонь үлхэн бэлчээрлэнэ. Тэр цагт гончиг гэж би барсан дэлэг хутагтын хойд эцэг байсан ажээ. Намайг хутагтын хойд дүр хэмээх яриа гарсан болохоор гончиггүй учрыг лавлахаар манайд буужээ. Тэр өдөр түүнийг ирэхээс өмнө миний гэрээс өнөөдөр нэг хүн ирнэ гэж би хэлж байжээ. Би гончиггүй ирснийг бичлэн сандаг юм. Тэр хүн ширвээ сахалтай туранхайвтар хүн байсан бөгөөд дээлэн дээрээ үстэй хантаацтай 2 бараа бологчтой явлаа. Нэг нь зарц бөгөөд нөгөө нь албаны хүн байв. Энэ хүнийг үзээд надад нэг их мэддэг хүн шиг санагдаж байлаа. Би гончиггүй руу явж очсон тэрээр завил цугаад намайг өөр дээрээ авсан юм. Ээж маань 3 зочинд цай аяглах болоход гончиггүй цай авахаар өөрөөсөө мөнгөн дотортой бяцхан аяг гаргаж ирэв. Яалаа гэж надад чи миний аяг гэж намайг хэлэхэд гончиггүй уулж намайг тэрж аваад гэрийн хоморт бурхны өмнө байдаг миний суух дуртай жижиг сандал дээр суулгав. Будг нь бараг хуурч унсан жирийн л нэг сандал байсан бөгөөд би бараг түүнээс салдаггүй байсан юм. Гончиггүй миний өмнө сухарч 3 мөргөн надад хадаг болон мөнгөн аяга шинжааны үзмээр дүүргэн барьлаа. Би тэр аягийг гадаад Монголоос гарахдаа сууж байсан хийдтэй орхин орхитлоо хадгалж билээ. Энэ аяг миний өмнөх дүрийн аяг байсан мөлгөө. Намайг өмнөх хутагтын хойд эцгийг болон аягийг нь таньсан шин дэлэг хутагт гин гэсэн үг нин хурдан тархжээ. Гончиггүй манахаар орсон үе миний хийдэд очсон үе хоёрын хооронд юу болсныг би сандаггүй юм. Гэхдээ тэр үед Бээжинд эзэн хаан намайг баталсан юм. Намайг 5 настай байхад хийдэд аваачлаа. Хаврын адагсаар газар бас л цастай үе байж билээ. Хийдийн элч нар морлоо ирж манай гэрийн гадна буудлаж ээж маань тэдний хугтгаар хүл болж байсныг би сандаг юм. Өдөр нь би элч нарын буудлын орчмоор надаж үдшин болохоор уйлж ээжийнхээ гэрт очие хэмээн гуйж заримдаа тэд нартай явна гэж заримдаа үгүй гэдэг байлаа. Намайг гэрээс явахын өмнө залах ёслолын үеэр хүзүүнд сахиус зөөж өгсөн. Нутгийн нэгэн түшмэл согтуу байсан 2-оос өөр юмыг би сандаггүй.